Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцсан хөтөлбөр цаашин дугаараа өргөж байна. Хөтөлбөрийн эхний зочноор бид улсын их хурлын гишүүн Үүрийн Туяаг урьлаа. За сайхан үйлчж байна уу та? Сайхан уулзж байна. Чуулган завсарлаад энэ хугацаанд ямар ажлууд амжилж байна? За чуулган завсарлаад тойрогтой ажиллаж байна. Ажлын хэсэг, хууль ахалж байгаа, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгүүдэд хуралдуулж байна. Ер нь бол чуулган завсарласан ч гэсэн ажил бол бас тасралтгүй Гишүүд бол амардаггүй маш завгүй байдаг. За таны ахалж байгаа хоёр хуулийг нийлүүлсэн нэг ажлын хэсэг байна. Тэгэхээр энэ хуулийнх нь эрх зүйн орчин бий болохоор Монгол улсын иргэдэд маш ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл төрд өнөөдрийг хүртэл 100% өмчлөгдөж байгаа олон аж ахуйн нэгжүүд ховчлогдох энэ эрх зүйн үндсийг тавих гэж байна, тийм үү? Тэгэхээр хоёулаа ярил л да ямар хоёр хуулийн төсөл вэ? Дээрээс нь энэ хоёр хуулийн төсөл батлагдвал, тийм үү? Ард иргэдэд ач холбогдолтой ямар одоо юу гэдэг төрийн өмчийн хувьчлууд хэрхэн явагдах вэ гэдэг сэдвээр хоёул яриа эхэллээ. За тэгэхээр нийтийн өмчийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн өмчит одоо компаниудын засаглал, бүтээмж, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн 25 оны 1 сард 5 сард засгийн газраас өргөн барьсан. Улсын хурлаар хилцэсгэн дэмжигдсэн. За энэ хоёр хууль бол хоорондоо уялдаа холбоотой. Зайлшгүй одоо бас хамтд нь уялдуулж авч үзэх ёстой юм хууль. Тийм учраас нэг ажлын хэсэг байгуулж улсын хурлын дарга учрал 2025 оны 12 сард захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. За 27 оны бүрэлдэхүүнтэй, 29 оны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг. Хуучин төрийн өмч гэдэг байж байгаа. Одоо нийтийн өмч гэж нэрлэх юм байна. Нийтийн өмчийн тухай хууль бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 96 онд батлагдсан энэ хуулийн шинжилсэн найруулга юм байна. 30 жилийн хугацаанд 37 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Яг шинжилсэн найруулга бол бүрэн ихэр хийгдээгүй. За өнөөдөр хэрэгцээ шаардлага зайлшгүй өөрчлөх юм хэрэгцээ шаардлага тулсан байна. Энэ бол төрд байгаа орон нутгийн өмчөнд байгаа хөрөнгийн хууль эрх зүйн зохицуулалтын асуудлыг энэ хуулиар ярьж байна гэсэн үг. Нөгөө хууль нь болохоор төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компани гэдэг өнөөдөр бол одоо 450 гаруй аж ахуйн нэгж одоо хуулийн этгээд байна гэдэг ийм тоо мэдээллийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар танилцуулга хийж байгаа. Тэгэд энэ олон аж ахуйн нэгж байгууллагуудын эрх зүйн орчныг өнөөдөр бид нар компани тухай хуулиар авч явах юм уу? Аль эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн хуульд юу нь хамаарах юм? Эсвэл энэ төсөвт байгууллага шиг үзэх юм уу гэдэг энэ эрх зүйн зохицуулалт бас тодорхойгүй байгаа. Тийм учраас илүү тэр компани засаглал руу олон улсын одоо зарчимд нийцсэн өөрийгөө санхүүжүүлдэг, ашиг олдог, тэндээсээ одоо тодорхой хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчийн үр хөвжийг нэмэгдүүлдэг хэмжээнд аль нь ажиллах ёстой. Нийгмийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээгээд тодорхой асуудлууд дээр үүрэг хүлээж ажиллах ёстой, компани хэлбэрээр ажиллах ёстой өмч нь ямар байх юм гэдэг дээр илүү их ялгаа цагийг гаргаж өгөх зорилготой юм хоёр хуулийн төсөл. Таны хэлдэг үнэ маш их хүлээлттэй байгаа. Хүлээлттэй байгаа. Яа тэгэхээр нэг талаасаа төр өөрөө өмчтэй байхаар тэр өөрийнхөө өмчийг өөрөө менежмент хийхээр ард нь авилга хулгай одоо юу гэдэг далд эдийн засаг яваад байна гэд одоо бид нар зах зээлийн эдийн засаг шилжснээсээ хойш л яригдчихаг. Гэхдээ нөгөө талаасаа тухайлбал та Эрдэнэтийн хүн тийм үү? Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах тухай асуудал та бас нэлээд тийм үү анхаарал тааж байгаа байна. Монголын ард түмийг төсвийг нь ингээд 40 жил дагаа явсан энэ үйлдвэр ямар хичнээн хувь нь одоо листэд IPO гаргаад хувьцаа нь гол нийт танилцуулагдах юм гэдэг ч юм уу. Нөгөө талаасаа энийг мөнгөтэй эрхэмтэлтэй хүмүүс мэдээллийн давмгай байдлаар олоо авчих вэ гэдэг ингээд нийгмийн үзэл санаа хүмүүсийн хүлээлт хуваагдмал байдалтай байна. Таны одоо ажлын хэсгийн ахлагчийн хувьд байр суурь чинь сонс. Намрын чуулганаар энэ өмч хувьчлалтай холбоотой үндсэн чиглэл батлах улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсэг асуудал одоо чуулганы хуралдаанаар орсон. За энэ үр дүнг бол манай ард иргэдч тэр ерөнхийдөө хэвлэл мэдээлэлээр юу гэж ямар ойлголт тавьсан гэхээр хувьчил явагдах гэж байгаа юм байна. Одоо энэр зааж байгаа компаниуд ингээ хувьчилчих гэж байгаа юм байна гэдэг ийм ойлголттой нэлээд нийгэмд мэдээлэл төгнөлээ. Энэ бол ерөөсөө төрийн өмчийг яг энэ хувьчлах үндсэн чиглэл хувьд шилжүүлэх буюу ямар хэсэг нь хувьд байх юм, ямар хэсэг нь төрд байх юм гэдэг дээр ямар бодлого чиглэл барих юм бэ гэдэг үндсэн чиглэлийн тогтоолын төсөл орж ирсэн. За одоо ч бидний энэ одоо ажиллаж байгаа ажлын хэсэг ажиллаж байгаа хоёр хуулийн хувьд бол цаашдаа төрийн өмчийг хувьчлах тухай асуудал яригдахгүй. Төрийн өмч буюу одоо нийтийн одоо өмч, энэ нийтийн өмчөнд байгаа өмчийг төрийн нийтийн өмч, төрийн тусгай өмч гэж байна. Тэгэхээр төрийн энэ нийтийн өмчөнд байгаа энэ өмчийг шилжүүлж
ашиглуулах тухай асуудал байна уу гэхээс биш, хувьд өгөх тухай асуудал байхгүй байх үндсэн концепц нь бол орж ирж байгаа. Бид нар нөгөө 90 оны цэнхэрийн тасалбараараа ойлгоод байгаа. Шууд нөгөө хүмүүсийн мэдлэлд өгсөн. Одоо жишээл гутлын үйлдвэр одоо ингээд номин дэлгүүр энэ төр болцсон байна шүү дээ, тий. Тэгээ үйлдвэрлэлийнх нь үйл ажиллагаа бүр багахгүйсэн. Хүмүүс яг энтэй адилхан ойлгож байгаа бол нөгөө талаасаа сүүлийн үед бас энэ банкуудын хувьчлал гэх юм уу да яг энэ жишгээр бол ингээд жишээлбэл үйл ажиллагааныхын тодорхой хувьцааныхын тодорхой хувийг олон нийтэд санал болгосноор IPO хийснээр засаглалын ил тод байдал хараа хяналт сайжирж байгаа гэж байгаа энэ концепт руу илүү төхөн тийм үү хувьчлал гэд яриад байгаа зүйл маань. Тэгэлгүй одоо 30 гаруй жилийн өмнө одоо бараг 40 жил болох нь дээ. Хувьчлалыг анх хийхдээ хамгийн анхны одоо төрийн өмчийг хувьчлах энэ процессыг хийхдээ алдаж олсон олон асуудлууд бий. Өнөөдөр ч бидний бараг ингээд хамаг буруутай бүх одоо өмчөө үгүй хийсэн асуудал яг энэ цаг хугацаанд байсан гэж шүүмжилдэг энэ тогтолцоонд хүмүүс маш их адилтгааж төсөөлж бодож байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нэр энэ хугацаанд алдсан алдаа юун дээр алдсан юм? Яагаад энэ өмч өвчлөлийг үр дүнгүй зохион байгуулсан юм? Энэ алдааг гаргахгүй байх бүхий л одоо хууль эрх зүйн хаалтуудыг гаргаж өгөх хэрэгтэй байна. Эрдэнэт үйлчлэл хоёлаа жишээ. Тий, шууд хувьчлаад одоо жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийн юу гэдэг хин нэг нь шууд хувьд авчна гэсэн ойлголт байхгүй. За өнөөдрийн оруулж ирсэн засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр тухайлах юм бол Эрдэнэт үйлдвэр яг энэ хуулийн хууль эрх зүйн зохицуулалтанд орохооргүй байна. 34%-аас дээш хувь нь төрийн өмч байгаа хэсэгтэр энэ хууль үйлчлэхэр байна. Тэгэхээр бид нар 34%-аас доош орж байгаа аж ахуйн нэгжийг одоо Эрдэнэт үйлдвэрийн жишээлбэл яах юм гэдгийг бас хэлцэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн 10%-ийг ард иргэдэд үн төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн улсын хурлын тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр хിവэрэ байдаг. Нээлттэй болгоо гэдэг тогтоол хിвэрэ байдаг. Стратегийн бүх уулуурхайн компаниудын 10% одоо олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй гэдэг энэ хууль байгаа шүү дээ. дээ. Тэгэхээр одоо өнөөдөр бол бид нар яг энэ Эрдэнэт үйлдвэр дээр жишээ аваад үзэхэд энэ 10%-ийг нээлттэйгээр IPO байдлаар гаргах. Ингэж гаргахдаа түрүүний хэлдгээр тодорхой эрх мэдэлтэй мэдээлэл дойр ийм хэсэгт мөнгөтэй хэсэг нь худалдаад авчдаг ийм байдлыг гаргахгүйгээр зохион байгуулалт тэр эрх зүйн харилцааг зохицуулалтаа л олж хийх ёстой байна. Цаг хугацааны үед ер нь хаврын чуулганд бид нэр хуулийн төслийн хэлц хэсгийг оруулна. За улсын хурлын дарга намрын чуулганы хаалтан дээр бас тодорхой үүрэг өгсөн. Хаврын чуулганд бас хамгийн ихэнд хэлцэх хуулиудын нэг бол энэ хоёр хууль байх ёстой гэдэг чиглэл өгсөн. Тэм ч учраас бид бас энэ чуулганы завсарлагын үеэр ажлын хэсэг нэлээд эрчимтэй ажиллаж байна. За таны өөрийн санаачилсан хуулиудаас хоёлаа асууя. Олон хүүхэд төрүүлж өссөн эхийг урамшуулах гэдэг энэ хуулийн төсөл. Энийг нөгөө юу гэж болох вэ? Одонгийн мөнгө гэж ойлгож болох уу? Эсвэл энэ цалинтай ээжийн мөнгө үү? Бөгөөс энэ нөгөө хүүхэд гаргасны дараа хуучин нөгөө гэрсний дараа 500 мянга өгчээсэн шиг аль төрлийнх нь урамшуулал юм уу эсвэл энэ халамж юм уу гэдэг ингээд та энэ ялгааг нь сайн олон нийтэд гаргаад тайлбарлаад өгөөч. Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хууль бол одоо манай баг Монгол улсын анхдагч хуулиудын нэг 1957 онд анх батлагдчихсэн. За энэ хуулинд бол маш бага өөрчлөлт орсон байдгийг. Өнөөдөр баг 50 нас урж байгаа хууль шүү дээ. Тэгээд олон хүүхэд төрүүлсэн ээжийг бид нэр алдарт эхийн 1-р одон 2-р одонгоор Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар урамшуулдаг. Энэ одоо одонгоор урамшуулах тухай асуудлыг зохицуулж байгаа хууль нь энэ юм. Одон дагсан мөнгө урамшуул. Одон дагсан мөнгө урамшуулал бол засгийн газрын тогтоолоор батлагдаж олгогддог. Тэгэхээр одоо миний энэ өөрчлөлт оруулж байгаа, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь бол одон олгоход тавьж байгаа шалгуур дээр өөрчлөлтийг оруулж байгаа. Өнөөдөр бол 0-аас 1 наснда энтцсэн, 1 нас хүрэлгүй энтцсэн хүүхдүүд бол төрсөн хүүхдийн донд орохгүй байгаа. Өөрөөр хэлбэл 4 хүүхэд төрүүлсэн ээж 0-аас 1 наснда 1 хүүхэд энтцсэн бол одоо авах эрх үүсэхгүй байгаа гэсэн үг. 6 хүүхэд төрүүлсэн ээж 1 нь энтцсэн бол одоо 1-р удаа авах эрхгүй байгаа гэсэн. Тэгэхээр хүүхэд төрүүлж өсгөх гэдгийг ямар хугацааг тэгж ойлгоод байгаа. Энд бол өөрөө эргээд хүний эрхийн зөрчлийн асуудал байна. Хүүхэд эхийн хэвлэлд бүрэлдэхээс эхлээд ямар хугацааг өсгсөн төрүүлсэн гэж үзэх юм гэдэг энэ асуудал бол бас их эмзэг асуудал. Олон эмэгтэйчүүдийн бас сэтгэл хөдлөлийн мэдрэмжгүй хуулиудаа улсын хурл шахна гэдэг дотор орж байгаа гэж үзэж байна. Тийм учраас бас эмэгтэй гишүүд энэ дээр манлайлал үзүүлж эмэгтэй гишүүд нэгдэж манай бас тойрогт одоо хойд бүс нутагт хамааралтад бас гишүүд дэмжиж бид хамтдаа энэ хуулийг 6 гишүүн санаачлал өргөн барьсан. За ингэснээрээ хүүхдийн эрх эмэгтэйчүүдийн эрх бол нэгдүгээрт хангагдана. Хоёрдугаарт энэ цаана зөвхөн хүний эрхийн үндсэн концепцтэй хамаатайгаас гадна Монгол улсын хүн ам зүйн бодлоготой холбоотой анх гарч ирсэн бодлогын гол концепц юм байна.
Монгол улс ерөөсөө сая өрөхгүй хүн амтай байсан цаг хугацаанд ямар бодлогоор хүн амаа өсгөх вэ гэдэг бол бас толгойн өвчин болж байгаа цаг хугацаанд хүн амын өсөлтийг дэмжих тодорхой үүргийг гүйцэтгэсэн хууль. Одоо бол бид энэ хуулийг нийгмийн соёл болоод тогтцсон энэ хуулийг бол цааш нь аваад явах нь зүй хэрэг, сайжруулад явах нь зүй хэрэг. Харин энд олгох тэр мөнгө урамшууллын хэмжээ бол тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, засгийн газрын бодлого шийдвэртэйгээ уялдаад явах хэрэгтэй. Харин таны хэлдгээр одоо энэ одонгийн мөнгө те одонтой ээжүүд ч одоо 1-р зэргийн одон чинь 400 мянга, 2-р зэргийн одоо 200 мянган төгрөгийн нэм одоо урамшуул олгож байгаа шүү дээ. Нэг удаагийн жилд нэг удаагийн. За олон хүүхэд төрүүлсэн ээж, за хүүхдээ гэртээ хараа сууж байгаа ээжэд бол одоо хүүхдийн цалинтай ээж хөтөлбөр буюу 50 мянган төгрөгийн сарын 50 мянган төгрөгийн гээд хүүхдийн мөнгө гэдэг нэг сарын 100 мянган төгрөг гээд энэ бүх зардлууд бол хаана өнөөдөр төсөвдөр төсөвлөгдөд суугаад байна гэхээр ерөөсөө халамжийн зардал дээр яваад байгаа байхгүй. Гэтэл манай Монгол улс чинь нийгмийн хамгааллын бодлоготой улс. Хүн амаа хамгаалах бодлого нь тустай. Хүн ам зүйн бодлогоо хамгаалах бодлого нь тустай. Шаардлагатай төрөөс дэмжлэг шаардлагатай халамж авах шаардлагатай зорилтод бүлэгт чиглэсэн халамжийн бодлого тусдаа явах хэрэгтэй. Гэтэл бид нар нийгмийн хамгаалалт халамжийн бодлого холдсноос болоод өнөөдөр урсгал зардал дээр маш их хэмжээний ачаал үүссэн. За үүнийгээ дагаад одоо төсвийн зарлага нэмэгдэж байна. Төсвийн доктортой байдлын хуулийн тодорхой шалгуур үзүүлэлтүүдэд одоо хангахгүй нийцэхгүй байна гэдэг ийм асуудлууд төсөв талдаа үүсэж байгаа юм. Урсгал зардал дээр суухгүй гэхээр хаана суугаад адилхан төсвөөс гарах мөнгө үстэй. Халамжийн бодлого бол зардалд ороод явна. Нийгмийн хамгааллын бодлогыг бид нар хөрөнгө оруулалтаар төсөөлж авч үзэж болно. Ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт, хүн амаа өсгөхийн тулд хийж байгаа хөрөнгө оруулалт. Тэр агуулгаараа бид нар энэ бүтцийнхаа ангилал одоо эдийн засгийн ангилал талд нь за ялгаж гарах хэрэгтэй. Энэ ангиллыг бол сангийн яам хариуцсан. Гэхдээ ингэж ангиллахын тулд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бодлогоос салгаж хуульчилж, хууль эрх зүйн бүрдүүлж өгч явах хэрэгтэй. Тэгээд нийгмийн хамгааллын яам дээр бол одоо бараг 7-8 багц хууль одоо бэлэн болчихсон байх хэвээр удахгүй өргөн баригдах байх гэж бодож байна. Тэгээд нөгөө төсвийн урсгал зардал ихслээ гэж таналтанд ороод яваад байгаа учраас баг хүнээ чиглэсэн энэ бодлоод маань ингээд нөгөө цалинтай ээжийн 50 мянга ч өсөхгүй ингээд 16 оноос хойш 10 жилийн өвчин гэсэн үг үү? Ер нь бол цалинтай ээж хөтөлбөр гэж бид нар энийг хөтөлбөрийн хэмжээнд авч үзэх юм бол яг жинхэнэ агуулга хөтөлбөрөөр нь хэрэгжүүлмээр байна. Өнөөдөр бол хөтөлбөрийн түвшинд хүрч чадаагүй байгаа. Одоо өнөөдөр 50 мянгаыг цалин гэж хэлэхэд бас ичмэр. Яаж цалин байх вэ те? Нэг уут памперсны мөнгө хүрэхгүй. Тэгээд одоо за хэдий гэр бүлийн ажилтай төрөлтэй байгаа эмэгтэй хүн хүүхэд гаргаад гэртээ суулаач гэлээ гэсэн. Өнөөдөр бид нар хэдэн төгрөгийн дундад цалинтай байгаа вэ? Өрхийн амжиргааны зардал ямар байгаа вэ? Нэг хүүхэд өсгөх зардал Монгол улсад ямар байна гэж тооцоход тэр ээж 50 мянган төгрөг аваад сэтгэл амар хүүхдээ хараа суух боломж байхгүй. Тийм учраас одоо гэр бүлдээ нэмэр болохын тулд ажил төрөл хийх боломж хайна. Нэг бол хүүхдээ одоо их багт нь харах барих хүн хайгаал одоо ижээ аваа гуугаад л те ажилдаа орох юма бодно. Аль эсвэл одоо залуучууд бол төрөлтөө ил зогсож байна шүү дээ. Төрөлтийн тоо буурч байна. Энэ бол Монгол улсын хүн амын өсөлтөнд нөлөөлж байгаа бодлого. Төрөний таны хэлсэн халамж гэдгээсээ илүү хүн амын бодлого гэдэг дээр эмэгтэйчүүдэд одоо эмэгтэй хурлын гишүүд ямар манлайл үзүүлж ямар төрлийн хууль эрх зүйн орчин бий болох ёстой гэж та үзэж байна. Хүн амын өсөлтийг дэмжих, за Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх одоо асуудлыг судалж шаардлагатай бол улсын хурлын одоо тогтоолын төсөл, хууль эрх зүйн төсөл бэлдэх чиглэлтэй ажлын хэсэг бас өнгөрсөн хугацаанд ажилласан, миний бие ахлаад ажилласан. За тэгээд энэ хүрээнд бол бид нараа нэгдүгürt энэ хүн амын өсөлтийг дэмжихийн тулд төрөлт буураад байгаа шалтгаан нөхцөлдөө дунд шинжилгээ хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого байгаа он чадсан юм уу? Өнгөрсөн хугацаанд гаргасан хөрөнгө мөнгө үр ашгаа өгч чадсан юм уу гэдгээ тооцчихж түүн дээр тулгуурласан дараагийн бодлого шийдвэр гаргах ажлууд бидэнд бол дутагдaltaй байна. Өмнөхтэй үнэлгээ хийхгүйгээр дараагийн бодлогоодыг шууд авч яваад байгаа нь бас алдаа болж байна гэж бидний ажлын хэсгийн дүнгээс бол бас харагдаж байгаа. Та их хурл сууж байгаа цөөх эмэгтэй санхүүчтэй нэг төлөөл. Тэгээд хуучин нөгөө хадгаламж зээлийн хоршоо гэдгийн хууль бид нар чи 2006 илүү 7 онд чинь бас нэг имгэнэлтэй түүх өгдөг шүү дээ. Хоршоог яг хоршооных нь утгаар ажилуулаагүй байдаг ч юм уу, эрх зүйн цорхоо ч юм уу, юунаас болж исэн энэ асуудлууд тухайд бол нэлээд нийгэмсийн сад дэгдэжсэн. Тэгэхээр одоо энийг өөрчлөө санхүүгийн хоршоо, хадгаламж зээлийн хоршоо байх, санхүүгийн хоршоо байх ялгаа нь юу? Яагаад ийм хуулийн төсөл санаачлах болов та? Хадгаламж зээлийн хоршоо анх Монгол улсад бий болоод санхүүгийн нэг салбар одоо шинээр бий болж байгаа үед хууль эрх зүйн зохицуулт хийгдээгүйгээс болоод маш олон иргэд хохирч хүний амнаас суртал одоо энд хэмжээнд
маш харамсалтай үйл явдал болж исэн гашуун төөх бидэнд бий. Тэгээ яг энэ одоо юу гэдгийг энэ алдааныхаа дараа бол энийг хуульчлах хэрэгтэй байна гэд хадгалан зээлийн оршооны тухай хууль гарахтаа зөвхөн тэр хошоодын үйл ажиллагааг ерөнхийдөө нэг бүртгэх чиглэлийн л хууль гарч ирсэн. За өнөөдөр бараг 19-20 жил болоход энэ хууль бол даруйтай өөрчлөгдөөгүй, шинжлэгдээгүй. Гэтэл олон улсад энэ кредит юнион гэдэг нэрээр одоо ажиллаж байгаа энэ хадгалан зээлийн оршууд бол бичил санхүүгийн зах зээлээс суурилж яг одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ хийх гэж байгаа. Эсвэл бага хэмжээний санхүүгийн их усүртэй. Тэр нь өөрөө дангаараа үйл ажиллагаа явуулахад хүрдэггүй. Нэгдээд хошоод хийхээрээ тэр нь хөрхөн хөрөнгө болчих гээд байдаг. Ийм одоо бичил нэгждэр бол илүү их боломжийг нээж өгч байгаа ийм олон жишээ гэсэн. Өнөөдөр Монгол улсад хадгалан зээлийн оршооны тухай хуулиар хадгалан зээлийн оршоод яг хөр зөвхөн хадгаламж аавна, зээл гаргана. Тэгвэл хадгалан зээлийн хоршоо банк ус санхүүгийн байгууллага, арилжааны банк гэдэг ингээд тус тустай ялгаатай чигүүрхтэй одоо санхүүгийн бүтцүүд байгаад байна шүү дээ. Энэ бол хоорондоо бас их холилдох нөхцөл үүсэж байгаа. Хадгалан зээлийн хоршоо бол зөвхөн гишүүдийнхаа одоо сайн сайхны төлөө, гишүүдийнхаа эрх ашигын төлөө гишүүдтэй л үйлчлдэг байх хэрэгтэй. Гишүүдтэй л зээл олох хэрэгтэй. Нэг гишүүн нэг саналын хэрэгтэй, адилтгах хэрэгтэй байх хэрэгтэй. За гэтэл өнөөдөр яг уу гэхээр тэр гишүүдтэй олгох хэрэгтэй гэдэг одоо нөгөө цар хүрээн маань зээл олгосноороо гишүүн болгож бүртгээ зээл олгодог мөнгө хуултын хэлбэрлүү орох ийм эрсдэл, ийм нөхцөл бүрдсэн зарим тохиолдолд тийм үйл ажиллагаач бас явагдах асуудлууд гарч байгаа. Тийм учраас өнөөдөр санхүүгийн зах зээл дээр бид нар одоо бас манай учрал дарга ярьж сүүлийн үед одоо Занданчтар ерөнхий сайд бас нэлээд асуудал гаргад тавьж байгаа мөнгө хүүлэлтийн эсрэг энэ санхүүгийн механизмыг зөв болгохгүй бол бид нэр энэ маш өндөр хүүгийн дарамтанд бид нар орчижээ. Ард иргэд зээлээс зээлийн оронд аппликейшны зээл ямар ч хяналтгүй гарч ил байдаг, банкны зээл давхар гарч ил байдаг, хадгалан зээлийн оршоноос зээл авч ил байдаг. Тэгээ энэ нөхцөл байдал бол хүнийг эргээд санхүүгийн хувьд айл уурхийг маш хүнд нөхцөл байдалд оруулж байгаа учраас маш өндөр хүүгийн хүүлэлт яваад байгаа учраас бүх шатанд нь энийг зэгцэлье гэдэг бодлогын хүрээнд хадгалан зээлийн оршооны хуулийг санхүүгийн хоршооны хууль нэртэйгээр өөрчилж оруулж байгаа. Санхүүгийн хоршоо гэдэг нэр өөрөө яагаад заавал санхуулсан гэхээр хадгалан зээлээс хязгаарлагдахгүй. Зарим нөхцөлд банкны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх гишүүдийнхээ хүрээнд боломж нь хүртэл байдаг. Тэгээ энэ чиглэл рүү илүү олон улсын жишгт хүрсэн нөхцөл рүү оруулахыг одоо зорж энэ хуулийг санаачилж явж байгаа. За заяа бол гишүүний амт санаачлаад явж байгаа. За энд хуулийн төсөл дээр бол манай санхүүгийн зохицуулах болохоор бас их олон жил ажилласан юм байна л. Олон улсын байгууллагаас зөвлөгөө туршлага авсан юм байна лээ. Дээр нь тэр гишүүдийн нэгдэж оруулж ирж байгаа хөрөнгөнд давхар хамгаалалт үүсгэх, давхар даатгал эрсдлийг хамгаалах тийм ийм тогтолцоог бүрдүүлэх зохицуулт нь энэ хуулиар орж ирж байгаа. Дээр нь энэ холбоодыг нэгтгэж барих дээвэр байгууллагыг бий болгох асуудлыг бас тусгаж оруулсан байна. Хуулийн өөрчлөлтөд та хуучин хадгалан зээлийн оршин дээр юу одоо эрхцэн хувь тутмаг байсан болохоор тийм олон луйвар тийм үү тухайн үед гарч ирсэн бэ. Одоо энийг яг хай гэдэг тэр зүйл заалтыг онцолж ярил. Саяны хэлсэн хоёр одоо гол агуулга бол тухайлбал одоо давхар даатгалын тогтолцооны асуудал тийм. Өөр өөрсдийг бол даатгадаг. Даатгалын одоо нэг юм нэгдсэн юм эрсдлийн сан үүсэх гэдэг шүү дээ. Тэр өнөөдөр хадгалан зээлийн оршоо өөр дээрээ сан үүсгэж байгаа. Тэр мөнгөний хэлбэрээр биечдэггүй. Даатгал дангаар болохоор эрсдлээ даахгүй гэсэн үг зөв үү? Үндсэндээ даатгахдаггүй байна гэсэн. Эрсдлээ сан үүсэхгүй байна гэсэн үг тийм. Бид нар одоо нэг юм нийгмийн даатгал дээр ч гэсэн ингээл хуримтлал үүсгий, нэрийн данс гэсэн нэрийн дансан дээр мөнгө байгаад байгаа мөнгөждгүү данс байдаг шүү дээ. Яг тэрэн шиг хадгалан зээлийн оршоон дээр эрсдлийн сан гэд байгаад байгаа боловч тэр нь мөнгөждгүү дансан дээр мөнгө байгаад байдаг. Гэтэл тэр нь эргээд нөгөө зээл олох хэлбэрлүүгээ яваад байдаг. Тэгэхээр тэр чинь өөрөө эрсдлийн сан байж чадахгүй юм л. Тийм учраас илүү тэр одоо хоршоодын гишүүдийн эрх ашигыг хамгаалах талдаа. За дараагийн нэг өөрчлөлт бол хоршоо гэдэг нэр бол өнөөдөр иргэний хуулиар Монгол улсын иргэний хуулиар энэ бол ашигын төлөө бус байгууллага. Өөрөөр хэлбэл ашиг олохын төлөө биш. Тэр хоршоонд нэгдэж байгаа гишүүдийнхээ эрх ашигын төлөө л ажиллаж байгаа. Тийм учраас энэ ашиг олохын төлөө яваагүй учраас ашигын орлогын татвар төлөх ёсгүй гэж одоо уг нь хуульчилж үзэх ёстой. Гэхдээ өнөөдөр бол манай хадгалан зээлийн оршууд нэг нийтдээ улсын хэмжээнд бол нэг тэрбум орчим төгрөгийн татвар төлдөг юм л. Тэгээ цаашдаа энэ хоршоог бэхжүүлэхэд илүү их санхүүгийн чадвартай болгож санхүүгийн хоршоогоор ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд бид бас энэ хоршооныхын агуулгаар олон улсын жишгээр нь орлогын албан татвараас чөлөөлөх ёстой гэдэг асуудлыг оруулж байгаа. Эмэгтэйчүүд бизнес эрхлэх нь
улс орон ядуурлаас гарах гол хүчин зүйл гэж л үзээд идэг болчихлоо шүү дээ сүүлийн Тэгвэл яг жилээр. уу. Тэгэхээр эрх зүйн орчин дээр одоо жишээлбэл энэ санхүүгийн хоршоо гэдэг дээр би яг хүүс зааж асуумааргүй. Гэхдээ одоо ялангуяа банкны зээлийн хүү ийм өндөр байхад хадгаламж зээлийн хоршоо одоо банк бус санхүүгийн байгууллагууд ч гэсэн бүр өндөр хүүтэй. Түрүү ярьсан нэг аппликейшны зээл ингээд зээлийн хүүгийн дарамт их байхад энэ хоршоо уг нь утгаараа ажиллавал бас тийм үү хоршоолагчид гэдэг нэг бидний дээр юм мэддэг байсан. Дэм дэмэндээ ашигын төлөө биш. Гэтэ би эндээ мөнгө зээлээ тэрийг хүүлнэ гэдэг чинь банкныхаас бас илүү уян хатан бизнес дэмжих төрлийн Тэгэлгүй яах тийм үү? Тэгэлгүй яах вэ? Нөгөө талдаа одоо бол ерөөсөө бид нар ингээд зах зээл дээр байгаа зээлийн хэмжээ. За тэр зээлээр бизнес жижиг дунд бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн тоо харьцааг аваад үзэхээр маас нэмэгтэйчүүдийн нуруунд дээр явчихна. За өрхийн бичил бизнес жижиг дунд үйлдвэрлэл дээр дандаа л эмэгтэйчүүд явчихна. Эмэгтэй бизнесийг дэмжих зээл гэдэг арилжааны банкнууд зээл гаргадагч маш өндөр шалгууртай байдаг. Ядчил одоо магадгүй тэр арилжааны банкнд байх ёстой шалгуур байх. Ядчил тэр эмэгтэй өөрийн одоо бизнесийн зээлийг бага хүүтэй авахын тулд өөрийн нэр дээр хөрөнгөтэй байхыг шаарддаг. Гэтэл орон нутагт малчин эмэгтэйчүүд, орон нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүд нэр дээр хөрөнгө бүртгэл байдаггүй. Хөрөнгө нь дандаа гэрийн эзний нэр дээр байдаг. Санхүүгийн хувьд дандаа гэрийн одоо үйл хөдлөх хөрөнгийн хувьд гэдэг юм уу? Хөрөнгөөр баталгаажих энэ эрхийн хувьд дандаа гэрийн эзнээс өрхийн тэргүүнээс хамааралтай байдаг. Энийн нэргээд зээл авах юм нөхцөл боломжийг бүрдүүлэх боломжгүй болсон байдаг. Гэр бүл салалтын хувьд ч гэсэн албан ёсоор гэр бүл салаагүй хэрнээ одоо нөхөр нөхрөд явчихсан олон хүүхэдтэй ээжүүд бизнес хийх гээд зээл авах гээд очихоор гэр бүл нь салаагүй цуцлаагүй байдаг. Өөрийнхөө нэр дээр зээл гарах боломжгүй. Ийм нөхцөл байдал тойргууд дээр очиход тойрог дээр одоо ажиллахад сумдуудад маш их гардаг. Тэгэхээр энэ бол хадгаламж зээлийн хоршоо буюу өнөөдрийн энэ кредит юнионыг санхүүгийн хоршоо болгоод явхад илүү их одоо энэ боломжийг ийм нөхцөл байдалд байгаа олон одоо эмэгтэйчүүдэд олон бизнес эрхлэгчдэд нэгдэх боломжийг олгож өгч байгаа нэг талдаа. Нөгөө талдаа хөдөө аж ахуйн хоршоо буюу одоо бид нар бас ингээд нэг юм хоршоо байгуул хөдөө аж ахуйн хоршоо байгуулна гэж баахан хоршоо байгууллаа шүү дээ. Энэ хоршоодууд нэгдээд санхүүгийн хоршоо үүсгээд хөдөө аж ахуйн хоршооныхоо хөрөнгийг санхүүгийн хоршооныхоо их усрээр санхүүжүүлээд явах боломж нь бас гарч байгаа. Энэ бас олон улсад байдаг жишгэлтэй. За баярлалаа. Бидний ярилцах цаг өндөрлөлөө. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ хөтөлбөр дараагийн зочинтой ярилцахаар үргэлжлэнэ. Үзэгчдээ ярилцсан хөтөлбөрийн 2 дахь зочноор бид Улсын их хурлын гишүүн Эрүүл мэндийн сайд Чин бүрэн студид явлаа. Сайхан үйлчж гинөө. Сайхан арай мэндэ. Энэ үйлч ханиад том уу ихтэй хүүтний ирч чангарсан эрүүл мэндийн салбарт бас тийм үү. Чангаж ил байна уу? Ердийн нөө та юу төгнөх үү? За бас чанга байлгүй байх уу. Тэгэхээр бид бас энэ төлөвлөгөөд арга хэмжээ авсны үр дүнд ямар ч байсан амлсан ёсоор нэг ч хүүхдийг коридорт ханиад томоноос суулж хөвтүүлээгүй. Энд бас их баяртай байна. Манай салбарын бас эрийг дэрийхээрээ сайн ажиллалаа. Вакцинжуулт нь сайн хамраглаа иргэд минь. За мөн одоо улаан борхны эсрэг вакцинжуулт нэлээд амжилттай болсон. Хэдий ч одоо хүртэл бас тасраагүй л байна. За нөгөө талаасаа та 2 жилийн өмнө болчихвол эмийн сонсгол жил хагасын өмнө болчлоо тий. Жил хагасын өмнө эмийн сонсгол ихтэй эмийн чанарын асуудлыг маш нийгэмд хурцаар онцгойлон хөндөж өгсөө. Ажлын хэсгийг ахалсан. Одоо та өөрөө салбарын сайд. Тэгэхээр тухайн үед их хурлаас гаргаж ирсэн тэр сонсголын үр дүнг бодит байдал дээр салбар дээр та яаж хэрэгжүүлж байна? Монголчууд бид хизээ чанаргүй юмнээс чанартай юм руу шилжилт хийж эрүүл мэндийнхаа гол асуудлыг шийдэх вэ? За баярлалаа бас чухал сэдв хөндлөө. Ер нь эрүүл мэндийн салбарын гол нэг хэсэг бол эмийн чанар, дээрэс нь бодиттой үн, бодиттой юу гэдэг л асуудал тийм ээ. За үүнтэй холбоотойгоор бид одоо эмийн чанарыг шалгадаг лавлгаа лабораторийн засварт 1.8 сая долларын хөрөнгө оруулалт хийж засварын ажил их амжилттай явагдаж байна. Яг 3 сарда засварын ажил одоо дуусгаж байна. За мөн одоо энд бол одоо өндөр лабораторийн тоног төхөөрөмжөд суурилуулна. За ингэснээрээ бид зах зээл дээр байгаа эмүүдийг сонсгүй байдлаар төвж чанар хангаж гэнэ үгүй юу гэдгийг шалгах юм боломж бүрднэ. За хоёр дахь асуудал бол ер нь жижиглэнгийн худалдааны үн хэр бодиттой вэ гэдгийг хянах зорилгоор бид одоо эмийн аптекуудаар борлуулж байгаа эмийн үнийг ил болгосон. Тухайлх юм бол одоо эргээд Монголигаар ороод гар утснаасаа эрүүл мэндийн жис рүү ороход тэгээд одоо хайж байгаа эмээ бичгэд тухайн эм таны одоо ойр хавьд 55 км радиус дотор хэдэн эмийн сан байна. Тэр эмийн сан дотор хэдэн төгрөг
төгрөгөөр зарж байгааг харах боломжтой болсон. Захимжиж байгаа юм байна. Захимжууд одоо хэлбэржээд ажилд ороод хүмүүс хэрглэж мэдэхгүй байгаа юм байна. Яг дээрэс нь бас одоо веб суурилсан мэдээлэл орж болно. Тэр нь болохоор дараа нь би энэ дээр бичээд өгье. Та бас доор нь титрт оруулж өгөөрэй. Imceg HTC Ceg.mn гэдэг энэ сайтаар оронгууд эмийн үнүүд ингээ гараад ирнэ. Тэгээд бүр хайрцагтайгаа ямар аптект ямар үнээр зарж байгааг та харах боломжтой. Нэгсэндээ ингэж өгсний давуу тал нь одоо энэ хэрэгжээд нэг 2 сар хагас болж байна. За энэ хугацаанд 35 мянга орчим иргэд орсон байлээ. Тэгэхээр бол яг энэ ханиа томоотой энэ үед бол баг орсон гэж би бол чамлаж байгаа. Харин ч одоо их орох ёстой. Тэгээд ойр хавийн аптекуудаараа им хайхгүйгээр тэгээд хитэн төгрөөр зарж байгааг харах боломжтой болчихсон. Үүний үр дүнд одоо нэлээд олон эмийн үн 4% буурсан байна. За дээрэс нь энэ инфляцтай үед эмийн үн нэмэгдээгүй доктортой байна. Өрсөлдөө өсөж чинь гэж үзэж болох уу? Яг анх бид ингээд энэ системийг нэвтрүүлээд харж байхад 2 зэрэгцээ байгаа аптек дотор 5,000 10,000 төгрөгийн зөрүүтэй ижил эм зөрүүтэй байсан бол өнөөдөр ингээд дахиад ингээд хянаад үзэхлээр эмийн үн ижил болж эхэлж байна. Нэгсэндээ одоо хамаагүй үн нэмэхэ болж байна. Өрсөлдөө бий болж байгаа учраас би энэтэй адилхан үн тавьж байна. Энэ манай нийгэмд хизээч үн өрсөлдөөнөр буужсэн түүх байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө олон нийтийн хяналт дүрэг хамгийн сайн хяналтын систем юм байна. За ялангуяа хор тавдартай хүмүүст тийм үү. Ер нь гэхдээ бүр хор тавдарч гэхгүй зүгээр ингээд нэг ердийн антибиотик байсан ч гэсэн Монголд аваад уужгаад үйлчлэхгүй байхад Японд юм уу Туркт явж байгаад аваад уухад бүр шал өөр. Тэгэхээр ингээд монголчуудын нөгөө эмийн чанараа өргөжлүүлж ярихад тэгээ дээрэс нь жирийн нэг антибиотик дээр жишээ авах юм байгаа юм чи хор тавдрын эмэн дээр хүмүүс эргэлзээ байгаа тийм үү. Монголоос авч ууснаас гаднаас авах хүсэлтэй байгаа. Та энэ дээр эрүүл мэндийн сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ? За би одоос нөгөө төр хороо ахлаад бие аквилен чанар буюу хүний биед ороод хэр хурдан гисээр шимэгдээд идэвхтэй бодсон биед одоо хэр нөлөөлж чадж байгаа гэдгийг судалдаг байя гэдгийг нэлээд ярьж ирсэн. За энийгээ ч гэсэн одоо хуулиараа бид оруулж өгсөн. Одоо энэ шинэ лабораторийн засвар тоног төхөөрөмж дотор энэ бие аквилен чанарыг үздэг энэ байдлыг одоо нэвтрүүлж байна. За тэгэхээр одоо жишээлбэл бид заримдаа одоо ижил төрлийн витамин уугаад байгаа хэрнээ зарим нөлөөлөхгүй байна гэж яриад байдаг чинь л ерөөсөө ямар бодисоор дамжуулж хүний бид шимэгдэж байгаа юм бэ гэдэг нь өөр их чухал. Тэгэхээр ингээд үзэхлээр бол нөгөө төмрийн бодисч гэдэг юм уу эсвэл одоо С витамины найрлага байгаа л байдаг. Гэхдээ тэр нь гидсний одоо барьер буюу саадыг давж чадж байгаа. Бид ороод үйлчилж хэр хурдан чадж байгаа гэдгийг л чухал байхгүй. Тийм учраас ерөөсөө энэ эмийн чанар эмийн хэрэгслүүдийн чанар гэдэг чинь ерөөсөө л хүний биед хэр очиод нөлөөлж чадах юм бэ гэдгийг бид үзэж чаддаг байх юм бол чанар 1 номер бол тийм ээ. За хоёр дахь асуудал бол ер нь бол Монгол улсад нэгэнт одоо зөвшөөрөл өгж байгаа бол бид аль болох л одоо сайн чанарын эмүүдийг зөвшөөрдөг байх хэрэгтэй гэдгийг зарчим барьж байна. За энэ ч утгаараа бид бас одоо улсын эмнэлгүүдэд хамгийн их одоо өргөн хэрэглэгдэх манай чинь юм бол антибиотик шүү дээ. Тийм. Тэгэл одоо энэ антибиотикийн чанаргүйгээс болоод нөгөө олон эмэнд дисвэртэй бактериудын үржил, эмнэлэг дотор дотоод халдварууд, за тэрнтэй холбоотой бас нөгөө антибиотик нь үйлчлэхгүй болохоор олон хоног хэвтээд эмчлүүлээ тийм ээ. За тэр нь өөрөө эмнэлэгт эдийн засгийн үед одоо өгөөжгүй байдал үүсгэж байна шүү дээ. Тийм учраас бид одоо эмийн агентлагаар дамжуулаад нэгдсэн худалдаа авах тогтолцоог илүү нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулад за ингээд улсын том эмнэлгүүд болон дүүрэг аймгийн эмнэлгүүдэд түгээх эмнүүдээ бид нэгдсэн худалдаа авалтаар авъя. Нэгдсэн худалдаа авахын давуу тал юу вэ гэхээр олон тоогоор авъя. Хоёрт чанартай эмийг. Чанартай эмийг авъя гэхээр цөөн тоогоор авъя гэхээр ийм цөөх авах гэж байгаа л гээд одоо худалдааны байгууллагч хямдхан зараад тийм үнэтэй зараад тийм шүү дээ. А олон ширхгээр авахлаар үн буу. Доктортой удаан хугацаанд авах юм бол өшөө үнэ буулгах энэ доктортой ажиллагааны. Тэгэхээр ийм нэгдсэн худалдаа авалтын давуу тал нь юм. Энэ байдлаараа бид одоо Монгол улстай яраа өргөн хэрэглэж байгаа юмнуудаа одоо нэгдсэн худалдаа руу шилжүүлэх. За тэгээд тэр дотроо бас одоо эмнэлгүүдийн төлөөллүүдийг оролцуулж тэгээд одоо яг чанартай юм гэдгийг юу хэлж байгаа гэдгээ бид бас нэлээд тодорхой болгож үзүүлэлтээ гаргах нь өөрөө чухал тийм ээ. Хор тавдар бол бүр дэлхийн аль ч улсад тахал. Гэхдээ Монгол улсад бид нар химийн үйлдвэрлэж чадахгүй байна. Тийм антибиотик үйлдвэрлэж чадахгүй бах химийн тариа үйлдвэрлэх тухай ярихад бас боломжгүй шүү дээ. Тэгэхээр ингээд химийн Монголд хэлэхээр өснө унаад, шүдэн унаад тийм үү? Химийн тарианы гаж нөлөө их байгаад энэ гатгшаа яваад хүмүүс бай амжилгээ, химийн имчилгээ хийлгээд их айтайхан тэнхлүү байгаад байна. Энэ хоёрын зааг ялгаа хязаа ажиллах уу? За бас иргэдээс их хэрэгдэг
гомдол бол ер нь чанартай химийн тариа хийлгэмээр байна штэ. Гаж нөлөө нэгтээд байгаа юм биш үү гэж ярьдаг л та. Ер нь дэлхийд даяараа ямар ч химийн эм тариа бол өөрөө гаж нөлөө өгнө. Бүр өгдөггүй гэж хэлэхгүй. Зөвхөн гол нь хорлох тайлах эмчилгээ хөрвүүлж хийх үгүй юу гэдэг асуудал. За таны хэлж байгаа адилхан бас чанар бол шууд хамааралтай. Тийм ээ? Чанар хамааралтай. За дээрэс нь орчин цагт бол одоо химийн тарианаас гадна бай эмчилгээнүүд, дархлаа эмчилгээ гэж ороод тэр нь одоо гаж нөлөө багтай. Тэгсэн хэрнээ хавдрын эсрэг үйлчилгээ нь илүү давуу талтай болчихсон. Ингээд дэлхийн нийтээр эмийн индастри буюу энэ үйлдвэрлэл шал өөр хэмжээнд хөгжиж лээ. Тэр дотор одоо хорт хавдрыг эмчилж чадахгүйсэн хорт хавдруудаа бид эмчилж чаддаг болчихлоо шүү дээ. Тийм учраас Монгол улс одоо технологиос оцрохгүй байх нь өөр их чухлаа. Тэр ч утгаараа бид бас одоо энэ дэлхийн том одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудтай бас хавдар судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам хамтарсан гэрээ байгуулж аль болохоор их боломжийн үнээр эмчилгээг нэвтрүүлэхийн үйл ажиллагаануудыг эхэлж байгаа. За үүний нэг жишээ бол одоо Roche, AstraZeneca гэдэг одоо дэлхий дээр энэ хавдрын эмийг үйлдвэрлэж байгаа гол хоёр том үйлдвэрлэгч. За энэтэй бол одоо хавдар судлалын үндэсний төв бас тусгаалсан үн гэж байгаа шүү. Тусгаалсан үн. Тэгэхгүй бол одоо дэлхийд зах зээл дээр байдаг үнээр ахвал бид чи одоо бидний төсөв хүрэхгүй. Тийм шүү дээ. Тэгээ авч чадахгүй. За дээрэс нь бид нөгөө төрөөс таах тусламж үйлчилгээний дотор хорт хавдрыг оролцсон учраас аль болохоор л иргэдээ санхүүгийн дарамтгүй эмчилгээд оролдоод байгаа шүү дээ. Тэр утгаараа бол бидэнд одоо төлөвлөж байгаа мөнгөнд хүрэхгүй учраас аль болох боломжийн үнээр оригинал бүтээгдэхүүн яаж авах вэ гэдэг эрэл хайгуулын үр дүнд энэ гэрээ хийгдээд одоо ингээд ханган нийлүүлэлт өгч байна. Бас нэг сайн мэдээ бол бид одоо хүүхдийн хорт хавдар дээр эмчилгээн дээр одоо энэ сайн үйлдвэрлэгч нарын эмийг Монгол улсад оруулж ирдэг юм тусгай платформ ашиглаж тусгай үнээр одоо оруулж ирэх энэ хилцээрүүд хийгдээд өнөөдөр их нялгсан эрүүл мэндийн үндэсний төв дээр хүүхдэд хэрэгжилж байгаа хорт хавдрууд бүгд одоо чанартай сайн юмнууд оруулаад ирчихлээ. Та ойрд хавдар судлалын төвөр хамгийн сүүлд оров. Хизээ оров. Үнэхээр тэнд хүм битүү, тэнд итгэл найдар унтарсан тийм үү? Ачаалал маш их ойчир дугаар их байдаг юм бол нэг талаас онцлогоо сайжраад магадгүй олон хүн онцлогдоод ингэж хийж магадгүй. Нөгөө талаас бас асуухад нодлон гарын үсэг зурагдаадсан нөгөө туркуудтэй хавдрын шинэ нэмлэгийн асуудал маань юу болсон бол шинэ мэдээ чимээ байна уу? Яг нь түрүүн та олон улсын хамтын ажиллагаа ярьсан болохоор нэмж асууж. Тэгэхээр сая би 25 оны 12 сарын 29-нд робот мис засал хийхэд зөвлөгөө хийж хавдар судлалын үндэсний төвээр оролцлоо. Тэ очир дараалал их хэвээрээ л байгаа тийм ээ. Тэгээ нэг сайн мэдээ бол бид нөгөө хойд бүсийн хавдрын эмнэлэг нээсэн шүү. За. Тий. Эрдэнэт үйлдвэрийн хариу ашиг Медипас эмнэлэг өнөөдөр хавдар судлалын үндэсний төвийн дид эмнэлэг болон одоо үйл хаалга үйлдвэрийн харьяаны эмнэлэг байсан шүү. Тий, тэр одоо төрийн өмчит компани байсныг одоо ингээд хавдрын салбар эмнэлэг болгоод бид болсон хүчнээр хангах боломжтой болгоод яг хавдар судлалын үндэсний төв одоо Эрдэнэт хотод очичлоо. Хойд бүс болон нэмээд дарахны иргэд буюу бараг 300-аас 400 мянган иргэдэд үйлчлэх боломжтой болж байгаа. За энэ ажил бол нэлээд цаг авлаа. Өмч бараагаа шилжүүлэх, за дээрэс нь нөгөө бүртгэл тооцоод нөө балансаа тэнцвэржүүлэх энэ төр гээд. За ингээд одоо яг гэрчилгээ энэ төр гараад үйл ажиллагаа эхлэх болоод хавдар судлалын үндэсний төв 10 гаруй мэргэжлийн баг очоод Эрдэнэтийн Медипас эмнэлэгт ажиллаж ирсэн хавдрын тэр дид эмнэлгийн Эрдэнэт эмнэлгийн эмчнэр одоо Улаанбаатар хотод хавдар судлалын төв дээр ингээд сэлгэн ажиллаж сургалтанд хамрагдах. За ингээд одоо хойд бүсэд олон мэргэжлийн багаар хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Олон хүний урсгал тэндээс харах нь зөв. Тэгэхээр Улаанбаатар хот руу ирэхгүй болох нь шүү дээ. За нэг энэ том ажил ингээ эхэллээ. Ер нь гэхдээ нэг хавдрын энэ төвлөрлийг бууруулна гэхлээр бид ганцхан нэг химийн тариа хийдэг баймжлыг хийдэг эмчтэй болчихлоо хавдрыг эмчилдэг гэж хэлж болохгүй шүү. Энэ бол одоо мис заслын эмч, туяаны эмч, цогцоороо бүх төрлийн эмч. За дээр оншилгоо эмчилгээнүүд нь бүгд нэгдмэл байх хэрэгтэй юм тийм ээ. Тэгэхээр ерөөсө хорт хавдрын эмчилгээний ерөөсө стратеги төлөвлөгөө нь зөв гарах юм бол эмчилгээний үр дүн 50% биелчихэж байгаа байхгүй. Тийм учраас ийм байдлаар эхэлж байна. Сая асуулаа хавдар хоёр эмнэлгийн одоо ажил бас урагштай байгаа. Бид одоо зурган зурагдсан барилгын ажлууд нь гадна хашаа баригдчихсан. За энэ жилийн төсөвт одоо 36 тэрбум төгрөг суучихсан. Одоо бид дараагийн шатны одоо дид бүтцийн хийх ажлууд нь ингээд эхлэх гээд тендер зарлах гээд бэлэн болсон байж байна. За сайн мэдээ байна. За эрүүл мэндийн сайдын амнаас юм шинэ мэдээлэл сонсох сайхан байна. Нөгөө талаас оны өмнө чинь ажил хаялт болоод яг төсөв батлагдах үеэр эмч нарын багш нарын цалин нэмэгдсэн шүү тийм үү? Үр дүн бодиттой биш байна. Гар дээр баг ирж гин гэдэг ярианууд эцлэгдэж байна. Одоо ингээд сарын сүүл цалин дээр мэдрэгдэн тийм үү? За тэгэхээр
бас нэг сайхан мэдээ байна. Энэ салбарынхаа нийт ажилчдынхаа бас цалин нэмэх энэ боломж гарсан. За үүнтэй холбоотойгоор бид 1-р сарын сүүл цалин дээр 30% нэмэгдэл орноо. За ингээд 30% нэмэгдэл энэ 1 сараас ороод эхлээд явна. За мөн одоо 8 сарын 1, 9 сарын 1, 10 сар, 11, 12 дугаар сар буюу нийт 5 сарын хугацаанд нэмээд 30% дээрээ нэмэх нь 9% нэмэгдэл орно. Ингээд нийтээрээ 75% цалингийн нэмэгдэл 26 онд орчиж байгаа юм. За энэ бол бас их чухал мэдээ. За тэгээ манай эмч чимлэгийн ажилчид би бас өчигдөр одоо Багнуур налаахаар явлаа эмчнэр асууж байгаа зүйл нь одоо жишээл 25 оны цалингийн төвшнгөөс 25 9 гэж нэмэх юм шүү. 25-гийн 30 9 гэж нэмэх юм шүү. Тэгэхээр 30% нэмсэн дээр ахаад 9% гэж ерөөсөө тэгж одоо 3 талын хилцээр гэрээ хийгдээгүй. Яг л одоо 25 оны үндсэн цалингаас 30% нэмэгдэл одоо 1 сард орчихно. За тэгээд дээрэс нь 8 сарын 1-ээс 9%. Ингээ 9 нийлээд ингээд 75% болж байгаа шүү. Энийг зөв ойлгох хэрэгтэй. Энийг зөв ойлгож хэлэхгүй бол 3 талд хилцээр дээр ч ингэж зурсан. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй ч гэсэн бид энийг ярьж ийж за ингээд 3 талын хилцээрээ хийсэн байгаа шүү. За дээрэс нь одоо бас чухал зүйл бол эмнэлгүүдийн одоо өр авлага тий эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой гарч байгаа энэ байдалтай бид нэлээд одоо сахилгатай ажиллалаа. Хэрвээ ингэж ажиллаагүй байсансан бол бид 25 оны гүйцэтгэл дээр 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байлаа. За. Одоо бид энэ сахилгаатыг нэлээд бариусны үр дүнд 200 гаруй тэрбумд очлоо. За энэ ч утгаараа бид одоо энэ цалин нэмэх чөлөөт үлдэгдэл 300 гаруй тэрбум төгрөг бас ингэ босгож энэ тооцооллын үр дүнд бид одоо ийм санхүүтэй болж салбарынхаа ажилтны цалин нэмэх юм боломж бүрдэж байгаа юм шүү. За эрүүл мэндийн даатгалын сан ирснэх нодлонгийн зунаас хойш л ерөөсөө мөнгөгүй боллоо, санхүүжилтгүй боллоо, хэвтэж имжлүүлж чадахгүй боллоо, том агалгаанууд дандаа хувьсаа төлөгдөх боллоо гэж шүүмжлэл маш их явсан. За 26 онд энэ нөхцөл байдал тавтагдах уу? За тэгэхээр бид илүү сахилгаатай дахиад үргэлжлүүлнэ. Шаардлагагүй санхүүжилтыг бид зогсооноо. За шаардлагагүй санхүүжилт гэдэг маань юу хэлж ийнэг үйл одоо яг амь нас эрсдэхгээгүй өвчин архаг шатандаа байгаа зочроогүй тэгээд анхан шатаараа буюу өрх сумаараа хянуулаад эмээ угаад байж болох ийм одоо өвчнийг заавал хэвтүүлэн авчирж эмчилж мөнгө олдох хэрэгсэл болгож ерөөсө болохгүй. За энэ зарчим бол ажиллана. Зарчмыг өвчин хаанч тийм л гэдэг. Гэхдээ ерөөсө дэлхийд манайхан лээлж амралтаараа сэвлүүлээд хэвчдэг. Бид одоо үнж байх хэрэгтэй шүү дээ. Би энд үнэн байх хэрэгтэй. Нэгэнт одоо ийм хязгаарлагдмал санхүүжилтийг хязгааргүй хэрэгцээнд маа гэдээ өгөөд иж болохгүй байхгүй. Би чи ингээд жил болгон өртөө гардаг. Өөр гарахлаар нь нөгөөдгийн төлчдгийн юм чи ямар хамаатай юм гэдэг ийм тогтолцоо руу одоо бүр орчихсон явсныг л одоо зөксөөгоод тэгээд энэ бас ийм асуудал үүсээд. За жишээлбэл төлөвлөгөө хагалгаанууд. Одоо дэлхийд даяараа бол 6 сараас 1 жил хүлээдэж шүү дээ өндөр хөгжилтэй орнуудад. Төлөвлөгөө хагалгаа шүү. Түүнээс одоо амь нас эрсцэн үеийн хагалгаан дээр бол тийм хязгаарлалт байхгүй шүү. Ялангуяа одоо ч гэсэн зочмог тусламж үйлчилгээнд дээр гарсан зардлыг бид одоо эрүүл мэндийн даатгалаас 100% буцааж өгч байгаа шүү дээ. Санхүүжилт олгож байгаа. За тэгэхээр энэ нөхцөл байдлаараа таны менежмент хилээд байгаа ингээд хямхтайхан шиг яваад байвал онд усахад бид нар өнгөрсөн жилийн шиг байхгүй нэ гэдгийг таамаглацдаг. Тий одоо тийм л зорилго тавьж байна. Ягаад гэвэл бид энэ чинь төсөв төлөвлөгөө гэрээ хийж байна. За бид чинь гэрээ хийхдээ зүгээр санамсаргүй гэрээ хийхгүй байгаа шүү дээ. Таны гүйцэтгэж байгаа чадах хэмжээнд чинь энэ хэмжээнд хүрэх юугаар чинь тооцоолол хийгээд за ийм санхүүжилтээр ингэж ажиллая шүү гэдэг өгч яхад энэ ямар хамаатай ингээд одоо архаг өвчнийхээ бүр давуулаад хэтрүүлээд баахан өр үсгээд тэгээ тэр нь буцаагаад ажилтныхаа цалин тавьж чадахгүй хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй хэмжээнд авчиж гин гэдэг чинь өөрөө удирдлагын менежментийн сахилга батгүй байдал шүү дээ. За өнгөрсөн оны төсвийн хилцүүлэлтээр ингээд сонсч байсан чинь зүрхний төв гэдэг зүйл байгуулагдана. Тэр байгуулагдахгүй бол ямар эрсдэл байдаг вэ гэд сонсоод яж хаад өндөр эрсдэлтэй юм байна. Бас нөхцөл байдал амаргүй байгаа юм байна, тийм үү? Энэ үйл ажиллагаа хэр шатантай явж байгаа? Хэдэн онд ашиглалтанд орох юм бол та мэдээлэх үү? За тэгэхээр бас нэг сайхан таатай мэдээ бол бид энэ 26 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт бол 5.5 дахин нэмэгдсэн. За тэгэхээр манайхан бодохдоо ийм их мөнгө байгаа юм бол 5.5 дахин гэдэг чинь бид одоо 1.3 их 80 төгрөг хэлмээр л шүү дээ. Тэр мөнгөөрөө тэгээд одоо цалин хөлсөө нэмж болдгоо юм гэдэг. Үгүй энэ шал тустай асуудал шүү. Энэ бол бид нэг хөнгөлтэй зээл тусламжийг төсөл бичиж олж авчирч байгаа мөнгө шүү. Түүнээс байгаа мөнгөө бид ингэж засуулж байгаа юм биш. Ирээдүгээс маш бага хүүтэйгээр зээлж
буцааж төлөхөөр л авч ийн гэсэн үг шүү дээ. Яагаад ингэж байгаа гэхээр нэг шаардлагатай бид хийх ёстой ажил зөндөө байна. Тэр дотроо ерөөсөө энэ Монгол улсад ямар олон залуучууд зүрх судасны одоо шийдээс харвал хүмүүс байна тий. гэмтэл осол нас барж байна. Тэгвэл одоо хаана амьдарч байгаас үл хамааран бүх аймагуудад энэ эмчилгээг хийж чаддаг тогтолцоо гэхээр бид 225 сая доллар Азийн хөгжлийн банкнаас нэг хөнгөлтэй зээл аваад энэ төсөл маань соёрхон батлагдаад одоо ажилдаа ороод эхэлжлээ. Энэ хэрэгжснээр бид аварч болох нас баралтыг бууруулах юм. Аварч олон гэдэг маань одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зүрхний шигтээсээр өгөх болсон ба шүү дээ. Өхөн битгийл хөдөлмөрийн чадвар алдах болчиход байна шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энэ тогтолцоог одоо Монгол улстай ойрын 3 жилдээ нэвтрүүлээд ингээд бид одоо жилдээ 60000 иргэдэд аварч болох нас баралтаар алдаж байгаа. Дэлхийн өргөдөл юм уу цааш нэмлэг юм уу? Энэ бол 21 аймаг бүрд яг энэ үйлчилгээ хийхэд дутуу юу байна? За. Тэрнтэй холбоотой барилга бол барилга, тоног төхөөрөмж, сургалт гэдэг бүх юм зохицоорно. Дээрээс нь төрөний машинууд сумаас аймаг руу ингээд бүх юм ингээ хийхээр төлөвсөн. За дараагийн чухал зүйл нь бол одоо улсын 3 дугаар төв эмнэлэг дотор зүрхний төв байгуулагдана. За энэ бол одоо 34 сая долларын зээл Европын сэргээн өсөлтийн банкнаас авч байгаа. 24 сая долларыг Люксембургийн банк улсаас буцалтгүй тусламжаар өгч байгаа. Ингээд нийтдээ 60 сая долларт бид одоо ийм агсан шатны том төрөлдсөн зүрхний төвтэй болно. Энэ зүрхний төвөөр дамжуулаад саяны хэлдэг 225 сая доллараар хийх энэ төслүүд чинь удирдагдана. Нэг том тогтолцоо болно. За ингээд бид одоо зүрх шилжүүлэн суулгадаг болъё. За тэр яаралтай биш олон одоо архаг зүрхний өвчнүүд байж гэн. Хим алдалтууд бид ямар сайн хийж гэн. Тийм ээ. Одоо манай салбарын ч одоо хим алдалтын эмчилгээ 2 эмчилгээ дээр хийдэг болчихлоо. За тэгээ суцсан дотоорх эмчилгээнүүд урчин сэргийлээ тэр суц бүглөөс болохоос нь өмнө одоо стенд энэ төр тавьдаг эмчилгээнүүд чинь ямар их очир дараалтай байна. Энэ болгоныг чи одоо аймаг дээр хийдэг болох нь байна. Хот руу зөөж ирэхгүй болох нь байна. За дархны харвалтай улсуудаа Улаанбаатар хот руу чирж ирэх гэж яаж зовдөг вэ? Эмчин цуг суугаа, совилогч нарын цуг яваал тэгэл тэр олон километр зам туулаад зарим нь аваар осолд ороод л тийм ээ. Тэгвэл одоо орон нутгад нь хийдэг ийм төсөл маань ингээ 3 жилийн дараа ихэд хэрэгжчихнэ гэж одоо бас хэлэхэд таатай байна. За баярлалаа. Маш их ажилттай хүн манай студид цаг зав гаргаж ирсэн. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За. Үзэгчдээ бид хөтөлбөрийн 3 дахь зочноор Монгол Улсын зөвлөх инженер доктор Ёндан Гомбыг өрсөн. За, тог тасалтна гэдгийг мартцсан байсан хүмүүс одоо бүр өдөр болгон тог тасраад сүүлийн энэ 7 хоногийн хамгийн халуун сэдэв байна. Үнэхээр та энэ мэргэжлийн салбарын үеийн хувьд одоо юунаас болоод бид нар ингээ энэ эрчим хүчний салбарт хөгжил хуралт хийцэн ийм нөхцөл байдалд орсон байгааг хэрхэн дүгнэх вэ? Яг төвхээр бол энэ чинь 90-ад оныхаа үед буцаад очилоо. Тийм шүү дээ. Бид нар 90 онд хүүхэд байхдаа гэртээ зуухтай лааны дүлэнд хичээл хийгээд сууж исэн хүн. Тийм тэр үед одоо тасалж байсан хүн чинь биш шүү дээ. Дөрөвдүгээр захисгаас цаанцтай ажиллаж байсан. Байдал их хүнд байсан, тасалж байсан. Манай орон гэрч гисэн таслагддаг л байсан. Тэгээд тэр үе ингээд 20 хэдэн жилийн дараа татагдж байгаад бол туйлын харамсалтай байна. За юунаас болсон бэ гэхээр энэ он жилүүдэд эрчим хүчний салбарыг энэ салбарт ажилладаг инженер техникийн ажилтан ажилчид сэтгэл зүрхээрээ өдөө хүртэл аваад ирсэн. Гэтэл энэ одоо баатарлаг гэж болох хөдөлмөр эрхэлж байгаа ард түмний гэрэлгээр хангах энэ чухал үүргийг хүлээсэн энэ салбар маань төр засгийн анхаарлын тэргуунд байх ёстой энэ салбар маань хамгийн сүүлд нь орчихсон их олон жил боллоо. Тэгээд шалтгаан бол нэгэнтээ эрчим хүчний салбар өнөөдөр бол хөвчлөгдөөгүй төрийн өмчөнд ихэнх нь байгаа. Тэгэхээр өөрийнхөө өмчийг төр засаг маань харж үзэх хэрэгтэй байсан. Тэгээд энэ асуудал алдагдсанаас болоод салбар маань эргээд 90 оны байдалд орчлоо гэж дүгнэж болохоор. Эрчим хүчний реформ хийнгээд ерөөсөө жил хүрэхгүй өмнө үн нэмсэн. Гэхдээ энэ маань одоо реформ болж чадсан юм уу? Эсвэл одоо илсэн тасгсан тусал ус байсан уу? Ер нь цогцоор нь яах ёстой вэ гэдгийг бид нэр хаанаас эхлэх юм? Таны санаа бодол юу байна? Юуг орхигдуулснаас болоод юунд хүрчээд байна гэдгийг тайлбарлаж анализ хийвэл. Тийм эрчим хүчний реформын асуудал өнгөрсөн жил эхэлсэн. Бид бүгдээрээ мэдж байгаа.
Тэгэхээр энэ реформ бол өнөөдрийн төвшөнд аваад үзэх нь огт хийгдээгүй байна. За нэг хийгдсэн ажил бол энэ реформтой бас зарим талаараа холбоотой үн нэмсэн байна. Тэгэхээр энэ үн нэмсэн асуудал бол миний бодлоор өмнө нь үүссэн байсан том өрийн сүлжээг задлахад ихэнх нь зарцуулагдсан. За ягаад тэгэхээр эрчим хүч гэдэг маань нүүрс хэрэглэнэ, ус хэрэглэнэ. За нүүрсний уурхай олборлно, олборлсон нүүрсийг төмөр замаар зөөнө. Тэгэхээр энэ нүүрсний уурхай төмөр замтай маш том өрийн сүлжээ үүссэн байсан. Тэгэхээр энэ өрийн сүлжээг задлахад зарцуулагдсан. Өнөөдөр үл яг баг нуурч бай, шивөө аваач бай уурхайнууд бол байдлууд харьцангуй дээрчсэн. Төмөр зам дээрч одоо асуудал их багассан юм байна. Тийм учраас үн нэмээд олсон нэг 540 тэрбум төгрөг гэж яриад байдаг баг тийм ээ. Тэгээ энэ бол ажиллагчдын цалин нэмэхэд зарцуулагдаж чадаагүй. Салбартаа тодорхой хэмжээний техник технологийн өөрчлөлт хийхэд бас зарцуулагдаж чадаагүй. Үндсэндээ л хоригдлогдсон өрийн сүлжээ нэмгэлэхэд л тэрэнд л тус болсон. Нэгдүгээрт. Гэхдээ энэ бол эхлэл. Энээс цаашаага юу ах хэвээр вэ? За дахиад нэгэнтээ үн гэж ярьснаас үн тариф гэж ярьснаас энийг үргэлжлүүлээд ярихад бол дулааны цахилгаан станц 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. За энэ 2 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд дөрөвний ярьсан нөгөө нүүрсээ хэрэгэлдэг шүү дээ. За нүүрсний тодорхой хэсэг нь цахилгаан үйлдвэрлэхэд, тодорхой хэсэг нь дулаан үйлдвэрлэхэд ашигладаг. Гэтэл цахилгааны үнийг нэмээд дулааны нөхртүүлнэ гэдэг чинь огт үр дүн гарахгүй гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэхээр Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг тийм ээ. Тэгэхээр дулааны асуудал нь бол одоо анхаарлын гадна орхичлоо гэсэн ийм утгаар. За гэтэл өнгөрсөн жил 3 дугаар цахилгаан станц дээр 100 аваар гараад ингээд дулааны асуудал бол маш хүндрэхээр юм төлөв байдал үүссэн тийм ээ. Тэгэхээр энэ дутагдж байгаа дулааныг бол одоо ажиллаж байгаа станцуудаа дахин хуваарлалт хийсэн. Амгалангийн дулааны станц 4-р цахилгаан станцд. Тэгэхээр 4-р цахилгаан станц бол цахилгааны үнийг нэмсний дараа байдал их гайгүй болсон юм. Гэтэл нөгөө нэмэлт дулааны ачаалал тэр тусмаа тарифын нэмэгдээгүй дулааны ачаалал нэмэгдээд ирэхээр станцын байдал бол дахиад муудсан. Өнөөдөр бол бас тийм сайн байдал байж чадахгүй л байна л да. Уг нь сая гимтсэн хэсгээ засцсан гэж 2 хоногийн өмнө мэдээ яваад байгаа мөртлөө дахиад тог таслаад байгааг та юу гэж бодож байна? Тийм 4-р цахилгаан станцын бол маш богино хугацаанд гимтлийн зассан. Станцын 100хан дотор орж засах юм гимтэл шүү дээ. 100-ны дотор бол ажиллагааны үед бол 1200-аас 1300 градус салуунтай байдаг. Тэгэхээр 100-хан зогсоогоод энэ халууныг за миний туршлагаас үзэхдээ нэг 50-60 градус хүртэл буулгаад тэгээд хүмүүсээ оруулдаг байсан л да. Тэгэхэд сая бол одоо миний бодлоор бол тийм ээ салбарын мэрэгжлийн хүний хувьд бас арай жаахан харигсдуу үйл явдал болчихоо гэж. 82 градус рүүгээ тэр халуун руу ажилчдаа оруулж гэмтлийг зассан шүү дээ. Харьцангуй богино хугацаанд 24 цаг гэж амлаж байсан нөгөө энээсээ баг зэрэг сунгаад ингээд энэ асуудал хэвэн болсон. За бүх юм хэвэн болов гэж үзэхэд бас хэцүү. Ягаад гэвэл энэ чинь нөгөө тулсан өрөм гэдэг юмар ажиллаж байгаа. Эрчим хүчний систем бол 20% бэлтгэл хүчин чадалтай байх хэрэгтэй. Өнөөдөр бүх станцууд ямар ч бэлтгэлгүйгээр 100% ачаалттай ингээд ажиллаж байна. За дээр нь Бөөржүүтийн цахилгаан станц ашиглалтанд орсон энэ жил ноднон ашиглалтанд ороод энэ жил дахиад 150 МВт нэмээд ингээд 300 МВт-ийн хүчин чадалтай ажиллаж байсан. За гэтэл энэ дээр урьдчилж хараагүй юм хүндрэл гарсан. Нүүрс нь хэтэрхий их чигшилтэй 40% чигшилтэй гэдэг чинь одоо тал нь ус байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ нүүрс маань дээр станцын 100 руу орох хэсэг дээр хөлдөөд тэр орох хэсэг дээрээ барьцалдаад ингээд нүүрсэн 100 руугаа орж чадхаа байсан. Тэгэхээр нөгөө 300 МВт аваад явж байсан станц маань 120 МВт-тай буюу 180 МВт-ийн чадлын дутагдал үүссэн. Өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Би саяхан энийг одоо салбарын яагаад тооцоолоогүй мэддэг юм бол? Гэхдээ энэ салбарын тооцоолох гэдэг бол асуудал биш. Тэгэхээр станцын техникийн засгийн үндэслэл, зураг төсөл гэдэг юм хийгддэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр
миний бодлоор бол би энд бөөрөлжүүтэй станцын технологийн схем нарийн ширхэг юм мэдэхгүй л дээ. Тэгвэл эн чинь нүүрснийх нь уурхайн хажууд нь байгаа шүү дээ. Улаанбаатарын цахилгаан станцууд одоо Шивүү овоо ч юм уу Багнуураас вагоноор нүүрсээ дээж авсардаг. Тэгэхээр одоо ямар ч чигшэлтэй байсан, бүр бага чигшэлтэй байсан ч гэсэн энэ хол замд чинь хөлдөөл ороод ирдэг л дээ. Тэгэхээр энийг тэр вагон гэсгэх гэдэг юмд оруулаад 15-15-аар нь оруулаад гисгээгээд тэгээд хөмрөөд 100-ндаа хэргэлдэг. Гэтэл бөөрөлжүүтэй станцын хувьд бол уурхай нь ойрхон учраас энэ төрлийн технологиуд бол орхигдсон юм болоо да гэж би бодож байгаа. Тэгэхээр нэг асуудал. Нөгөө асуудал нь цахилгаан станц хажуудаа нүүрсний одоо склад гэж нэрлэдэг байдаг тийм ээ. Томоохон хэмжээний нүүрсний овоолготой байдаг. Тэгэхээр энэ овоолгонд байгаа нүүрс бол байгалийн чамаар тодорхой хэмжээгээр ус нь ууршаад хуурай болж байдаг. Тэгэхээр миний бодлоор би дахиад тааж яриад байна шүү. 100 намар олборлж нөөцсөн тэр тодорхой хэмжээгээр хатгсан нүүрс нь дуусчихсан юм болов уу? Тэгээд шууд олборлсон нүүрсээ нөгөө чигшэлтэй нүүрсээ станц руу өгөхөөр энэ хүүтэнд одоо энэ жиж бас айхтар хүүтэн болж байна шүү дээ. Тэгээд нүүрс нь хөлдсөн болов уу гэдэг. За цаашдаа яах вэ? Яг энэ нөхцөлөд л үргэлжлээд авах юм уу? Төр шуурхаа юу хийх ёстой? Ямар төсөв хэрэгтэй? Нэг ажлын хэсэг байгаа юм байна. Та ажлын хэсэгт байд юм бэ? Байхгүй. Үгүй юу? Байхгүй. За. Яг зүгээр бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцад манай эрчим хүчний салбарт өмнө нь ажиллаж исэн туршлагатай инженерүүд байгаа л да. Тэгэхээр энэ инженерүүд энэ нөхцөл байдлаас гарахын тулд нэлээд шоргуу ажиллаж байгаа бах. Яг би бас асуудлыг шийдлийг олох гээд нэлээл юм харж л байна л да. Тэгвэл яг өнөөдрийн хувьд би газар дээр нь очиж үзээгүй схемийг мэдэхгүй учраас яг ийм технологи хэрэглэх ёстой гэж бас хэлж чадахгүй байна. За ТЭЦ 4 маань одоо ингээд гэмтлээ зассан мөртлөө тог тасалдал салахгүй байна. Энэ чигээр явж байгаад Монгол улс ер нь нэг байнгын тог хязгаарлалтай, байнгын ингээд дагаад дулаан нь хямардаг тий. Энд тэнд буутаад байна. Шугамуд нь. Тэг ингээд яг ийм нөхцөлөд л үргэлжлэх юм уу? Эндээс гарцсан юм бол. Тэгэхээр ийм нөхцөл байдалд орох одоо боломжтой шүү. Ийм аюул байна шүү гэдгийг бол за миний бие л 20 жил ярьж байна. За намайг сонсдог хүн бол байхгүй байна л та тийм ээ. Би чинь үеийн сайд нарт асуудлыг ярьж, анхааруулж, зөвлөж байсан. Үндсэндээ бол энэ асуудал чинь тэгээд дөрөв хэллээ шүү дээ би. Салбарыг хамгийн адгийн анхаарлын адагтан тавьчихсан байна гэдэг. Тэгэхээр одоо ер нь богинохон хугацаанд томоохон ийм асуудлууд үүсээд байна шүү дээ. Тэгэхээр одоо сэхэл авчин дээр нэг арга хэмжээ авах байлгүй дээ л гэж гордсон. Авилгын асуудал гэсэн яригдчихлаа шүү дээ. Авилгын асуудал яригдсан. Тийм 10 аймгийн төв баригдчихсэн цахилгаан станцууд байсан бол хичнээн дэм болох байсан гэдэг дээр таны байр суурь байна уу? Тийм, ер нь 10 аймгийн цахилгаан станц бичлээ дулааны станц. Дулааны станцын асуудал анхнаасаа эргэж яхад бивл эсрэг байсан юм. Яагаад тэгэхээр дулааны станц гэдэг чинь зөвхөн өвлийн цагтл ажилладаг гэж шүү дээ. За. Зумбал дулааны станц ажиллахгүй шүү дээ. Манай хөвчлэн дандаа цахилгаан дулаан хамт байдаг гэсэн. Хамт байдаг тийм. За хамт байдаг ч гэсэн одоо манай зарим хүмүүс үл ярьдаг л да дулаан цахилгаанаа хослон үйлдвэрлэдэг энэ станц бол хамгийн ашигтай гэж. Тэгэхээр бас тийм биш шүү дээ. Хослон үйлдвэрлэхээр өвөлдөө ашигтай байж болох ч зундаа бас ашиггүй болчдөг. Ийм талтай. Тэгэхээр хаана ямар станц орох вэ? Ямар их үүсвэрээр тэр дотроо нөгөө сэргээх их үүсвэрээ яах вэ? Хэдэн хувьтай байх вэ, тийм ээ? Усан цахилгаан станцыг яах юм? Атомын цахилгаан станцыг барих юм уу, барихгүй юм уу гэд одоо юу гэдгийг үйлдвэрлэл талаас олонгоруулах асуудал бол заавал яригдах хэрэгтэй л доо. Энэ дээр тодорхой хэмжээний бодлого байх хэрэгтэй. За түрүүн та хэлсэн би нэг 20 жил 30 жил ярьж байна. Намайг хүмүүс сонсоогүй гэв. Өнөөдөр бол таныг бүгдөө сонсоход бэлэн нөхцөлөд бид нэр ирсэн үсээгөө. За таны хувьд одоо гарц шийдэл байна уу? Байлгүй. Байх хэрэгтэй. Байгаа шүү. За юу вэ? За нэгдүгээрт арга хэмжээнүүдийг жухлын тестарал гэдгээр байршуулах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт миний бодогдож байгаа ажил бол хэдхэн хоногийн өмнө 4-р цахилгаан станцын ерөнхий инженер энэ тэмдгүү ярилцлага өгөөд л байна лээ тийм ээ. 9 дахь 100 хэрэгтэй байна гэж. Одоо бэлтгэлтэй болох гэдэг нь шүү дээ. Асуудал гарахад бэлтгэл 100 хангаллаад
ер нь онцгийн хүндрэлгүйгээр цаашаа явна гэж. Тэгэхээр сайжруулсан сайтын ярилцлага гарсан шүү дээ бас тийм ээ, мэдээлэл хийсэн. Тэгээ би 10 жил хөөцөлтөд энэ асуудлыг барахгүй байна гэж. Тэгэхээр нэгдүгээр улсын их хурлын гишүүн, хоёрдугаар сайд намдаа бол нэлийн одоо нөлөөтэй улс төрч 10 жил хөөцөлтөд байгаа энэ асуудлыг хаана гацчих вэ гэдгийг би ерөөс ойлгохгүй байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт энэ 4-р цахилгаан станцын 9-р зуухыг маш богино хугацаанд барьж ашиглалтанд оруулах хэрэгтэй. Энд чинь тэр 3-р цахилгаан станцын турбиныг шинээр тавихтай адилхан тийм одоо урт хугацаа шаарддаг асуудал биш. Өнөөдөр ингээд асуудлыг шийдээд ингээд явах юм бол үндсэндээ нэг жил хагасын асуудал. Ямар төсөв шаардлагатай бол? Энд мөнгө л хэрэгтэй шүү дээ. $90 сая гэж тэр залуу яриад байсан шүү дээ. 4-р цахилгаан станцын ерөнхий инженер. Тэгээ энэ асуудлыг бол бодгол хэрэгтэй л дээ. За 100 барих шаардлагатай жил хагас хэрэгтэй. Энэ бол эрчим хүчний салбартаа харьцангуй богино хугацаанд орно. Дараа үйл бас бидний хүлээж байгаа. Яг дараа үйл байгаа. Тий. Тэгэхээр дараа үйл бол 3-р цахилгаан станцын байдал бол харьцангуй сайжирна гэж яриад байгаа шүү дээ. Дараа үеийн хичээлийн өмнө нөгөө нэг байхаа уулчсан 50 мегаваттын турбиныг ашиглалтанд оруулна. Тэгэхээр нөгөө төрөүний 4-р цахилгаан станц тавирлаад өгсөн амгалангийн дулааны станц аварилсан гэсэн тэр дулаан маань нөгөө одоо төрлөхийн үүсвэртэй буцаад ирэх нь л дээ. За тэгээд 4-р цахилгаан станцын тэр зовхны ажлыг бол заавал эхлүүлэх ёстой. За энэ өнөөдрийн төвийн эрчим хүчний систем буюу нэгдсэн сүлжээний байдал бас юу гэдэг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад нэлээд ондоо. Цаашдаа нөгөө яриад байгаа эрчим хүчний реформ маань үн нэмэхээс өөр юу хийх ёстойг та дахиад нэг деталь. Тийм. Би түрүү нэг хуйлгалаа шүү дээ, тийм ээ. Эрчим хүчний үйлдвэрүүд нь за их усүр түнчлэн шугам шүлжээнд төрийн мэдэлд байгаа нөхцөлд төр энийг хариуцах ёстой. За хариуцж чадахгүй бол яах ёстой? Хариуцж чадахгүй бол энийг хувийн хвшилтэд тийг хамтрах ёстой. За саяхнаас нөгөө олон нийтийн компани болгоно гэдэг юм асуудал яригдчихээн. Тэгэхээр энэ бол бас их амархан асуудал биш шүү дээ. Дөрөвд нь хэд хэдэн удаагийн хөвжил хийгдсэн, зарим хөвжил нь зөв явагдсан. Дархан сэлэнгийн цахилгаан төгөөх сүлжээний хөвжил бол зөв явагдсан. Энэ сүлжээ бол одоо юу гэдгийг энэ олон сүлжээнүүд дотроо бас нэлийн тэргүүн нэгнэнд одоо ажил нь үнэлэгдэж явдаг ийм сүлжээ байгаа. Гэтэл Багнуурын станцыг хөвжилсэн буцаасан. 2-р цахилгаан станцыг хөвжилсэн буцаасан. Тэгэхээр энэ чи юу гэж юм тэгэхээр тооцоо судалгаа муутай хөвжлөө буруу замаар хийжээ гэж. Тэгэхээр одоо олон нийтийн компани болгоно гэж байгаа тийм ээ. Энд дэш одоо бас сайн муу ийм нөхцлүүд үүсч болцсошгүй энэ бүгдийг урьдчилан харж ингэ шийх ёстой. Тэгээ хамгийн түрүүнд бол яг реформын хүрээнд ярихад бол хууль эрх зүйн орчин чухал. Тэгэхээр реформ хийдэг энэ хийнэ гэж анх байгуулагдсан үндэсний хороо маань татан буугчлаа. Тэгвэл энд бас ажиллаж байгаа хэсэг үлдсэн инх цэцэг гишүүнээр толгойлуулсан нөгөө эрчим хүчний хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлын хэсэг маань одоо хүртэл ажиллаад л байгаа л да. Тэгэхээр энэ хуулиа ингээд гарангууд энэ заавал бас олон нийтийн хэлэлцүүлгээр орох ёстой. Тэгэхдээ энд хэрэглэгч гэхээсээ илүү энэ салбарын ажиллах хэсгийн санаа бодлыг тусгаад тэгээд хууль эрх зүйн орчноо одоо нөгөө яралтайгаар ингэж яриад байдаг шүү дээ их хурл. Ингээд ягаад батлаа цааш нь явуулах ёстой. 5-р цахилгаан станц гэж 30 жил яриад цаасан дээр байлгасны горыг амслаа тийм үү? Амссан. За энэ станц барина гэдэг ажлаа эхлүүлвэл бас хэр их хугацаа? Ер нь нүүрсээр ажилтдаг дулааны цахилгаан станц бол яг одоо норматив гэж ярьдаг шүү дээ. Тэр хугацааны 4 жил байдгийн. 4 жил. Тэгэхээр 5-р станцын ажил бол их гайгүй явж байгаа юм байна лээ. Эрчим хүчний яамны хийх ёстой ажлыг хотоаваад хийсэн шүү дээ. Тэгэхээр яхав зүгээр нэг газар нь ажил нь сул байхад нөгөөх нь бас ингээд шүүрш яваад хийж байгаа нь бас олзуурах шүү дээ. Нэгдүгээрт. Хотыг одоо чадахгүй асуудал ярих бол хэрэггүй л дээ. Ягаад гэвэл 5-р цахилгаан станцын төсөл дээр өнөөдөр 4-р цахилгаан станц болон бусад станцууд дээр ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан маш өндөр мэргэжлийн туршлагатай ийм хүмүүсийг төсөл дээр нь ажиллаж байгаа юм байна лээ. Тэгэхээр бол энэ төсөл бол хэрэгжихэд бол ялангуяа хүний нөөцийн талаас бол нэг тийм хүндрэл гарахгүй болов уу гэж
Агдлины станц маань баригдаад ашиглалтанд ороход яг нөгөө ажилуулах хүний нөөц гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгэхээр энэ хүмүүсийг бас тэр инженер техникийн ажилтнуудыг сургах, тийм ээ, дадлагжуулахын асуудал төр хэрэглэх л байх л та. Битгий саад гараасаа энэ төсөл маань бүтчихээсэй л гэж ингэж бодож байна. За баярлалаа хүрэлцээж ярьцгааг хүснэ. Бидний ярилцах цаг өндөрлөө. Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөр шинэ дугаараа та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн дугаартаа 3 зочинтой бид ярилцлаа. Нэвтрүүлгийг анхаар үзсэн та бүхэнд баярлалаа.